За. За сайн байна уу? Та бүхэндээ шинэ он шинэ өглөөний мэндийг хүргэе. Ингээд энэ онд үндэсний номын сангийн 100 жилийн тохиож байгаа. Тэгээ 100 жилийнхаа хүрээнд номын сангийн мэрэгчлэтнүүд, ном соёлын судлаачид, уншигч, үйлчлэгчдийг хамарсан нэрийн төсний ярилцлагын цагийг ингээд шинээр эхлүүлж байгаа. Тэгээд энэ удаагийн анхны зочноор Конгрессийн номын сангийн номын санч, Монгол номын мэрэгчлэлтэй их шинжлэх ухааны доктор Парул Эрдэнэ ах өргөдөө оролцож байна. Танд энэ орой мэндийг хүргэе. Бисэд одоо оройны 9 цаг болж байна. За баярлалаа. Тий одоо энэ чи орой болж байна. Орой 9 цаг болж байна. Наа чи өглөө болж байна тийм ээ. За өглөөний мэндээ. За та сайхан үлдэж гин үү? Ажлаа одоо гэрээсээ хийж гин үү? Ер нь одоо Америкт ямар байна? Сайхан. Одоо амны бэлгээс аштын бэлэг гэж одоо сайхан үлдэж гин өгөхөр Монгол хүн байна одоо сайхан гэж ярьдаг байх та. Ер нь бол ямар хөө үйл болж байгаа юу болж байгаа бүгдээрээ бид мэдж байгаа. Тэгээд ажилдаа 2 өдөр очиж ажиллаж 7 хоногт. Бусад өдөр нь гэрээсээ ажиллаж байгаа. Тэгээд нэг хагас хорионы байдалтай яг бүтэн хоригдоогүй. За. За тэгээ хоёулаа шууд ярилцлагандаа оръё. Өнөөдөр ярилцах зүйл бол ерөнхийдөө үндэсний номын сангийн тухай. Ер нь үндэсний номын сан гэж ямар байгууллага юм? Тухайн улс орны ямар ач холбогдол үнцэнтэй байгууллага юм гэдэг сэдв рүү бид эргэлхүү ярилцсан. Тэгэхээр харуулгатай хэл шинжилгээний одоо эрдэмтэн гэхээс илүүтэй номын сангийн мэрэгчлэн гэдэг өнцгөөс нь ярилцах юм аа. Тэгээд та чинь одоо Конгрессийн номын санд хагас цагаар одоо өнгөрсөн жилээс бүтэн цагаар тийм нэлээд олон жил бас ажиллаж явах шиг байна. Ер нь хэдийн үеэс ер нь яаж яваад Конгрессийн номын сантай холбогдсон бэ? За ви чи ихэртэй одоо Конгрессийн номын сантай холбогдоод ажиллаад бараг 16 жил болж байна уу да. Юу анх ажиллаж яг очиж сайн дураар ажиллаж эхэлснээс хойш тооцох юм бол. За яг Конгрессийн номын сан албан ёсоор бол ажиллаад 1 жил хагас л болж байна л да. Тэр хамгийн анх 2005 шиг үлээ. Би Индианагийн их сургуульд байсан. Индианагийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. Тэгээд манай эхнэр энэ Вашингтон DC хотод төрийн департаментын сургуульд багшилж байсан. Тэгээд зуныхаа амралтаар энд эхнэр хүүхдүүд төр ирчээд байж байгаад. Тэгээд тэр Конгрессийн номын санд ийм Монгол ном байгаа гэдгийг сонсоод очиод үзье гэд сонирхож очихоор үзэхээр очсон юм л да. Тэгээд Сүүзен Майкет гэж Монгол номын мэрэгчлэнтэй танилцаад ингээд. Тэгээд Сүүзен Майкет маань монгол хэл мэдэхгүй. Тэгээд төвд монгол номыг хамтдаа хариуцдаг. Тэгэхдээ монгол хэл мэдэхгүй учраас монгол ном бид нар ингээд янзалж чадахгүй байна. Хуучин яадаг байсан бэ гэхээр Шин Дээлид монгол каталог гэдэг хүнтэй тэнд каталог нэгээд ирчдэг байсан. Одоо Шин Дээлигийн тэр хүн байхгүй учраас хэцүү байгаа. Тэгээд хүмүүс надад монгол хүмүүс Вашингтон DC орчмоор олон монголчууд байдаг учраас тэднээс асуугаад сайхан бас зарим нь ирээд надад туслаад өгд юм аа гэдэг. Нэг тиймэрхүү юм зүйл яриад тэгээд би очиод нөгөө тусалж байгаа номыг нь харсан юм л да. Тэгсэн яг нөгөө кирилл үсгээр бичсэн номнуудыг ингээд латин үсгээр галиглаад өгчихсэн. Тэгээ ийм ном ийм юмны тухайн тэргээд монголчууд очиж туслаад галиглчихсан. Тэгээ нэг ном харсан чинь нэг за энэ нэр нь болохгүй мэн гэж бодсон. Тэр нь яасан бэ гэхээр тэр жангар байсан байхгүй. Гэхдээ тэр жангар монгол үсгээр тод үсгийн жангар. Тэгээ тод үсгийн тэр жангар чинь тэр юуг дуурайгаад нөгөө төвд үсгийн бичдэг тэр аргаар БГ-ийн я хийчихэр Б я хоёр яг төвдтэй адилхан бия гэдэг нь болохоор жа гэдэг үе болчдөг. Тэгээ бянгар гэдэг чиглэлээр БГ-ийн этгэртэй я авчээ. Тэгээ бянгар гэж чиглэлээр тэр нь жангар гэсэн үг байхгүй. Тэгээ жангар байсан. Тэгсэн нөгөөдөл нь монгол бичиг мэддэг залуучууд дунд сургуультай монгол бичиг үзсэн залуучууд байсан юм шиг байна. Нөгөөдг чи юу гэдгийг мэддэг. Нөгөө БГ-д яата тийм үсгээрээс огт үзээгүй. Тэгээ ингээ онгоолгод үзэхээр туйл байна гэж андуур. Тэгээ тэрийг кисэр гэж бичиж өгч. Тэгээ би тэрийг хараад за энэ болохгүй нарийч юу яа над номууд чи би янзлж өгье гэсэн. Тэгсэн Сүүзен Майкет их баярлаад. Тэгээ тэр 100-аад ном янзлж өгчээд. Тэгээд намар болоод Индианагийн их сургууль руу яваад гэсэн. Дараа жил нь 100 нь ирээд дахиад нөгөө 200 300 ном шахуу хийж гисэн бахаа. Тэгээд нөгөө овоорчсан намайг гэтэл нөгөөдөө чинь овоорчлаа. Би нөгөө сайн дураараа зүгээр номыг нь үзэнгээ туслаад байгаа штэ. Тэгээд житэл нэг 2010 оны үед юм уу да. Энэ Америк нэгдсэн улс чинь нэг сайхан юм байна л да. Хүний ингээл юм ингээд туслаад сайн дураараа туслаад би хичнээн өөрөө сайн дураар туслаад өөрөө дидэх номыг нь уншаад
сайхан цагаа сайхан өнгөрөөгд байгаа ч гэсэн арай ч бас нэг хүний хөдөлмөрийг бүр хэтэрхий тэгж их удаан ашиглахад өөрсөнд нь сэтгэл гэдэг софт гэж сэтгэл гэж монголог байгаа шүү дээ. Сэтгэл хүрдэг юм шиг байгаа. Тэгээд нэг өдөр хэлсэн. За таны өмнөх хугацаанд бидэнд ингээд үн төлбөргөө сайн дураараа хийж өгсөн номыг ингээд үзсэн чинь нэг номын санч хүний нэг бүтэн жилийн хөдөлмөр шахах юм хийцэн байна та. Тэгээ тийм учраас одооноос эхлээд таныг бид нар цалинтайгаар ажиллуулъя. Тэгвэл бүр нөгөө 100% биш шүү дээ. Та хийсэн каталогийн хийсэн номынхоо тоогоор ингээд тодорхой хэмжээний мөнгөний шагнал аваад тийм ээ. Тэгээд манад хагас өдрөөр ажиллаж чадах уу, ажлын босгоор ажиллаж чадах уу гэдэг. Угаасаа би тэр нөгөө юунд багш төрийн deputat Монголны багш болсон байсан л та. Тэгээд тэгээд сайн дуртай зөвшөөрөд 2010 он санагдчихэв. Хагас өдөр 5 хоног багшийн ажлыг хийжээ. Хагас өдөр очиод зэн сайхан суугаад нөгөө номоо уншингаа, номыг нь хийгээд өгдөг. Тэгээд тэрнийхээ төлөө бас мөнгө авч чаддаг таатай байсан л та. Тэгжээтэл сая ноднон 2019 оны 3 сард за 18 онд санал тавьсан юм ба. 18 оноос эхлээд манад бүрэн ажиллаач гэж. Тэгээд би их гацсан шалаад орсон л доо. Хуучин болохоор их амар байсан. 5 хоног нөгөө багшийн ажлыг хийжээд хагас өдөр нь очиод номын сумд туслаад байсан бол одоо яг бүрэн ажил 100% ажлын 40 цагаар 7 хоног 5 хоног ажиллах гэх юм бол багшийн ажлыг бол орхихоос аргагүй болсон л да. Тэгээд гацсан шалаанд орж байгаад гэр бүлтэйгээ яриад нилээд олон зүйлийг талаас бодсон эцдэг. Ерөөсөө энэ Америкийн хүмүүс ингэдэг карьер нэг жирийн дундаж Америк хүн амьдралынхаа туршид карьерээ 1-2 удаа сэлдэг гэсэн шал өөр юм гэж. Тэгээ тэр шиг ерөөсөө шууд номын санчаал. Ерөөсөө номын санчаалтай гэдэг 3 сарын 4-өөс эргээд номын сан конгрессээс ингээ яг номын санч гэдэг мэргэжлээр ажиллаж эхэлсэн те. Тийм би чинь тантай чинь 4 сарын дунд дуусахад чи яг нэрээр ажиллаа аваад нэг сар гарна л болж ирсэн шүү дээ 19 оны. Тий хоёулаа нөгөө охоёгийн нөгөө Осиа үед чирч гисэн байсан шүү дээ тий. Тий тэгэхэд би нэг сар болж байсан тий. Яг шинэхэн ажиллаа аваад байж. Конгрессийн номын сан бол дэлхийн хамгийн том номын сан. Тэгээд нөгөө талаараа болохоор бас нэг журам стандарт энэ бодлогын тодорхойлж идэг гол томилогчдын нэг. Тэгээд энэ номын сан ер нь энэ хүртэлцэж өндийхэд нөлөөсөн гол хүчин зүйлс тэгээ үг түүх нь ер нь юу юм тэр талаараа санаа. Тэгээ конгрессийн номын сан чинь анх эхлэхдээ бол яг зөвхөн конгрессийн гишүүдэд зориулсан номын сан байсан шүү дээ. Тийм учраас конгрессийн номын сан гэдэг нэртэй. Тэгээ конгрессийн гишүүдэд зориулсан конгрессийн гишүүд ном унших ёстой, хууль баталж байгаа хүмүүс тэр батлах байгаа хуулийнхаа тухаас холбогдлоо бүх номыг уншсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээ конгрессийн гишүүдэд зориулсан тусгай өрөөтэй тэндээ тэр тухайн хуулийг баталгаас өмнө хүмүүс ирээд тэр чиглэлээр гарсан Америкт гарсан болоод дэлхийн нийтэд гарсан номуудыг уншдаг юм зориулттай номын сан байж байгаа. Тэгээд сүүлдээ нийтийн номын сан үндэсний номын сан болсон. За тэр болтол их том дэлхийн хамгийн том номын сан болсон яг тэр түүхийг нь яриг гэвэл нэг маш чухал хууль батлуулсан толгойтой. Тэр хууль юу вэ гэхээр 1871 онд Америк нэгдсэн улсын конгрессийн номын сангийн захирлыг конгрессийн номын санч гэж нэрлэдэг. Конгрессийн номын санч гэхээр конгрессийн нэг гишүүнд томилогддог. Тэр конгрессийн гишүүн конгрессийн номын сангийн захирал гэхдээ тэрийг номын сангийн захирал гэж нэрлэдэг. Конгрессийн номын санч гэдэг нэртэй. Тий. Тэгэхээр конгрессийн номын санч их чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр яасан бэ гэхээр конгресст зохиогчийн эрхийн тухай хуулийг батлуулсан. За энэ зохиогчийн эрхийн тухай хуулинд Америкийн нэгдсэн улсад хэвлэгдэж байгаа зохиогчийн эрх авах бүх ном болоод номтой холбоотой зүйл гэж байгаа. Одоо дуу зохиол гэж үү. Дууныхаа зохиогч эрхийг авмаар шүү дээ. За одоо өөр юу ч гэдэг нэг гар бичмэл байж болно. Гар бичмэл нь миний их шүү гэдгээ зохиогч эрхийг авч болно. Ер нь тэгээд сүүл рүүгээ кино, хөгжим бүх зүйл дээр газрын зураг тийм ээ. Тэгээд зохиогч эрх авъя л гэх юм бол 2% конгрессийн номоос заавал явуулж явах хэрэгтэй. Тэрийг нь хүлээж аваад конгрессийн номоос тэрэн дээр зохиогч эрхийг нь баталж өгдөг. Одоо манай конгрессийн номоос яг миний ажилдаг давхарт нэг бүхэл бүтэн давхрыг тэр чигээр нэзлээд зохиогч эрхийн тасаг маш олон хүн ажилдаг байдаг шүү дээ.
Тийм бүтэн тайлбарлаж байгаа. Тэгээд чи одоо бол жил чи хэдэн 3 сая жил болгон 3 сая ном зохиогч ирэх авах гэж ирж 3 сая ном. Тэгээд зөвхөн ном шүү дээ. Зөвхөн ном 3 сая ном зохиогч ирэх чи маш олон хүн ажиллахгүй болохгүй тийм дээр. Тэгээд энэ хууль гарснаас хойш яасан бэ гэхээр төсөө Америк өнцөг болон бүрээс ном болоод номтой холбоотой тэр бүхэл зохиогч ирэх авах гэсэн зүйлс цуглаж эхэлсэн. Тэгээ энэ бол яг дэлхийн хамгийн том номын сан болох гол үндэс нь энэ дээрээс байна. Тэгээд тэр зохиогч эрхийн хууль батлагдсанаас хойш Конгрессийн номын сандруудтай 40 мянган материал цуврахгүй юу. Тэгээд тэр үед Конгрессийн номын сан чинь Конгрессийн ордон дотор байрладаг байсан. Тэгээд тэр Конгрессийн ордон дотор байрлаж байсан тэр ном багтахаа ойлоод тэгээд ямар хууль араас нь батлуулсан бэ гэхээр тусгай номын сан барих хэрэгтэй гэж. Тэгээд тусгай номын сан гэж барьсан нь одоо түрүүний одоо хүмүүс орж үзээд байгаа нэг Томас Джефферсоны байсан шүү дээ. Хамгийн анх барьсан. Тий, тэгээ 10 хэдэн жил 1870 оноос эхлээд 10 хэдэн жил бариад 1890 онд ашиглалтанд орсон. Энд орсноор бол энэ байр Конгрессийн номын сан дээр байшин ашиглалтанд орсноор үүнээс хойш даруй дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй, хамгийн аюулгүй номын сан гэж 3 зүйлээр хамгийн гэдэг. Хамгийн үнэтэй гэдэг нь яасан бэ гэхээр хамгийн аюулгүй үнэтэй гэдэг хоёр хоорондоо холбоотой. Тэр нь яасан бэ гэхээр өмнө 2 удаа шатсан гашуун туршлагатай байхгүй. Тийм шүү дээ. 2 удаа шатсан. Тэгээ 2 удаа шатсан учраас яах вэ гэхээр огт шатахгүй материалаар хийнгээд бүх зүйлийг таац бүгдийг дан чулуугаар хийсэн. Байгалийн гэж чулуугаар. Тийм учраас одоо дахиад шатаач гэсэн шатахгүй тэр чулуу. Тэр хүний гар хүрэхгүй тэр таац хүртэл гэж хиймэл гантг гэдрээр хиймэл чулуун бол огт оруулаагүй. Шатаж болох юм бол юу ч оруулаагүй. Дандаа гант цэвэр гантг боржин чулуугаар хийсэн учраас хамгийн үнэтэй. Тэгээ тийм хамгийн үнэтэйгээс гадна хамгийн аюулгүй номын сан гарч байгаа юм л да. Ингээд дэлхийн хамгийн гэдэг 3 зүйл. Хамгийн. За. Тэгээ Конгрессийн номын сандах ер нь Монгол номын сан хөмрөг одоо ер нь хэдий хэмжээний материалтай тий. Ер нь ямар сан хөмрөг байдаг вэ? Тэгээд ер нь номоо ер нь яаж бүртгүүлдэг? За Конгрессийн номын сан бол Монголоос гадна байгаа Монгол хамгийн олон Монгол номтой номын сан болов уу гэж би бодож байна. Гэхдээ би Бээжин хотын номын сан энтрийг бас мэдэхгүй болохоор бас яг шууд үгэн чадахгүй хийдэг гэж. Яагаад вэ гэхээр одоо хүртэл бид нэр сар болгон баг 20-30 ном авсан хэвээрэл аваад л байгаа. Ердөөс тасалтгүй авч байгаа Монгол ном. Хамгийн анх Монгол номын хөмрөг яаж бүрдсэн бэ гэхээр Уильям Вудвилл Рокхилл гэж Америкийн нэгдсэн улсын алдартай төв судлаач бас Монгол судлаач анхны Монгол судлаачдын нэг. Ер нь бол гол мэргэжсэн төв судлаач тэгээд дипломат ч юм байсан. Бээжинд элчин сайдаар сууж байсан зүйл. Тэгээд тэр хүн Бээжинд элчин сайдаар суусан сүүлдэлтэй дараалтаа тэрнээс өмнө яасан бэ гэхээр өмнө нь болохоор зүгээр Бээжинд дипломат ажилтнаар доод зэндааны дипломат ажилтнаар ажиллаж байхдаа Монгол төв төр нэгж яваад ном цуглуулдаг Монгол төв төлөндөх дуртай тийм хүн байсан. Тэгээд тэр хүн хамгийн анх цуглуулсан номоос 3 номыг Конгрессийн номын санд өгсөн 1901 онд тэгж өгснөөр Монгол ном анхны 3 ном ирсэн Монгол ном тэр гарав. Очроор хөтлөгчөөс бүр сүүлдээс нөгөө юу вэ? Ихэд төлөх зудаг гар өвчмөл ярьсан. Их сайхан өнгө зурагтай. Тэгээ гар өвчмөлээ ихэд төлөх зудаг тэргүүтээ 3 ном өгсөн. Дараа нь Америкийн Лауфер гэж Монгол эрдэмтэн байсан. Тэр хүн нас барахтаа бүх номоо эхлээ Чикагогийн номын санд өгсөн. Чикагогийн номын сан тэрийг нь Конгрессийн номын санд талах зүйтэй байна гэж шилжүүлээд Конгрессийн номын санд тэр хүний нэг 60-70-аад ном ирээд тэгээд дөнгөж саяхны хүртэл яасан бэ гэхээр 81 ийм ховор хуучин судартай байсан. Конгрессийн номын сан. Тэгтэл нэг 5-6 жилийн өмнө нөгөө Хааг хотод нэг алдартай ном цуглуулагч ховор хуучин номынхаа тэтгэвртэй гарах болоод ховор хуучин номынхаа цуглуулгыг зархахад тэрэн дотор бараг 200-аад эртний Монгол судар байсныг Конгрессийн номоос авсан. Тэгэхээр одоо зөвхөн ховор хуучин ном гэх юм бол одоо бараг өмнөх 80-тайгаа нийлээд 300-аад ховор хуучин номтой болж байгаа. Ховор хуучин номын тухай ярьж шүү дээ. Орчин үеийн Монгол ном гэх юм бол манайха Америк Монгол улсад Улаанбаатар төлөөлөгчтэй тэр төлөөлөгчөөрөө дамжуулаад бид за ер нэг сар болгон нэг ойролцоогоор нэг 20-30 ном ер нь авчаад байгаа. Сар болгон 20-30 ном аавна гэдэг чинь бол
хамгийн шилдэг номыг нь авна гэсэн зорилготой шүү дээ. Конгресс намын гэж нэг гол том үрээ байгаа. Дэлхийн бүх шилдэг номыг авна гэж. Тэгээд Монголоос сард нэг гарч байгаа бүх номоос удахад шилдэг нэгэ удахад бол ер нь 20-30 жил байгаа да тийм ээ. Тийм учраас би баталгаатай нэг зүйл хийж чадна. Монголд одоо гарч байгаа бүх шилдэг номыг би авч байгаа гэж. Тэгээ ийм учраас Монгол ном болон өдөр болгон гэж сар болгон баяцсаар байгаа Монгол ном гэж бодлоо. Тийм учраас бас юу гэж төрөний бусад номын сантаа яг бусад номын цагийн тоог мэдэхгүй учраас хэлж яг шууд харьцуулж мэдэхгүй. Гэхдээ ер нь бол Монгол улсаас гаднах хамгийн баялаг Монгол номтой номын сангуудын нэг нь бол яа харахгүй конгресс юм байсан бо. Тийм бүх хэл дээр хэрэгтэй. Маш арвин баялаг сан хүмүүрхтэй. Тий одоо дэлхийн нийт одоо 6000 орчим хэл тий 6000 орчим хэл байдаг гэдэг. Тэрнээс чинь нэг 470 орчмоор ном хэвлэдэг юм байна шүү дээ. 470 орчим. Ааха. Тэгээ конгресс намаас юу гэдэг вэ гэхээр бид тэр 470 хэлээр гарч байгаа бүх номыг авнаа гэж. Бас нэлээд том дуурч байгаа зү. Ерөөсө 470 хэлээр ном гардыг тэрийг бүгдэрийг бид нар авнаа. Дэлхийн соёлын өвийг энд цуглуулад байгаа байхгүй. Дэлхийн соёл. Оол юм. Дэлхийн одоо ой санамжинда тий хүн төрөлхтний ой санамжийг бүртгүүлж байгаа. Тийм өрөөтэй. Тэгэд одоо Монгол номын сан хүмүүргчрээс та ингээд бүр одоо манайд өөрт ингээд байхгүй ховор хөвчин номнууд бас конгрессийн ном хүмүүсийн байдаг байх та. Тэгээд сонир содон номнуудаас нэг ганц нэг жишээ олгоод танилцуулах юм бол ямар номнууд амтмаар вэ? Одоо зүгээр би ганц жишээ хэлээ. За тэр ховор хуучин судрууд бол яг байж байгаа. Тэрийг бол юу каталог нь гарчихсан Дэвид Фаркухаар гэдэг хиний нэг телевизийн нэг шав 57 онд өнөөдөр тэр нөгөө нэг 81 номын чинь каталог нь гаргаад нэг сэтгүүлээр гаргацсан. За тэр нэг зүйл. Тэрэн дээр ямар ном байгаа тэр байж байгаа. За тэгээд хүмүүс мэддэг учраас яриад ирэхгүй. За саяхан намайг ажилтнаас хойш 2-3 сонирхолтой тохиол болсон. Тэр нь юу вэ гэхээр Хятадын фондны тасгийн ажилтдаг Хятад номын санч байна. Ирээд энэ танаа Монгол манай тасгийг хэлж л да. Танах ч одоо Монгол номын санчтай болсон гэсэн үг. Тэгсэн гэдгсэн чинь жижигхэн тэрэгэн дээр ингээд төрчихсэн юм. Хэдэн ном өнтерхгүй том хавцтай юм. Тэгээ яасан юу гэдгсэн чинь энэ одоо манай тасагт ингээд байж идэв. Монгол бичгээр биччихсэн. Монгол гэхдээ ерөөсөө энийг хятад судлалын тасгаас хинч авч үзсэйгөө гэдэг. Тэгээд хэдэн ном авдарлаа. Тэгсэн чинь ингээд ийм сэтгүүлүүдийг ингээд үдчихсэн ийм зузаан болгоод үдчихсэн. Тэгээд нуруунд дээр нь хятадаар бичсэн. 1910 онд 10 оноос хойш авсан 1910 онд авсан 1910 он гэдэг чинь одоо юу вэ? 110 жилийн өмнө авсан. Ийм нэг зүйл гэж онголгод үзсэн чинь нөгөө Монголын сорин бичиг нэлээд олон дугаар. Монголын сорин бичиг гэж одоо Монголд гарч ирсэн анхны соринуудын нэг штэ. Нөгөө хайсангуу өнтрийг гаргаж ирсэн. Алмас очир өдрөө гаргаж ирсэн. Тэгээ тэр яасан бэ гэхээр тэр үед Хятадаар юм уу Оросоос юм уу дамжуулаад тэр чинь харьбинд гардаг гэсэн. Ерөнхийдөө Оросын нөлөө санхүүгчлэлээр гардаг гэсэн сонирхолтой харьбинд. Гэхдээ Хятадаар дамжуулж авсан Оросоор дамжуулж авсан гэдгийг би мэдэхгүй. Ямар ч хэлсэн тэр сэтгүүлүүдийг авдаг гэсэн юм уу? Конгресс нэмсэн. Тэр үед Монгол номын санчтай болно гэж 120 жилийн дараа Монгол номын санчтай болно гэж яаж мэдэхгүй. Тэгэхдээ тэрийг аваад ямар ч гэсэн аваад байсан. Тэгээ аваад байсныг тэр мэдэхгүй болохоор нэг Хятад холбоотой гэдэг Хятадд номын санд өгөөд нөгөөдөл нь ямар ч гэсэн ийм сэтгүүл гэдгийг мэдээд нэг юу ханзаар одоо Монголын сорин бичиг гэдгийг нэг Хятадаар бичсэн. Тэгээд хийгээл идэг. Тэгээд хадгалаад идэг. Тэгээд тавьчихдаг. Тэгээд 110 жил тэнд хэвдчихсэн хин ч авч үзээгүй гэсэн юм ингээд над дээр цэрэд ташаа. Тэгээ зөвхөн тэр биш. Араас нөгөө юуны гүн утгын бодрол бичиг Монгол бодрол бичиг гэж сэтгүүл Монгол төвдийн сэтгүүл гэдэг ийм хэдэн одоо Монголд олдохоо болчихсон. Бидэнд өөрсдөд байхгүй болчихсон. Зарим дугаар чинь ингээд дугаараараа алаг цог энд тэд үлдсэн байдаг байхгүй. Японд нэг тэр дугаар байна гэдэг. Өөр Монголд тэрд нь байхгүй тэр үлдсэн байна гэдэг. Тэгтэл чинь эндээс шир байхгүй гооднууд нөхөж болохоор тийм дугаарууд гараад ирж байгаа юм да. Ганцхан жишээ л гээд. Тэгэхээр одоо өөр юу ч ямар ч сонь сайхан байж магадгүй тэндээс одоо би одоо жил ахс ажиллаж байна. Тэгэхэд одоо хүртэл ийм их юмуд болчоод байж байна. Тэр одоо хоёулаа конгресс номын сангийн сан хүмүүргийн тухай тийм ер нь барилга байгууламж энэ талаар нэлээд ярилцлаа шүү дээ. Тэгэхээр өөр нэг юм конгресс номын сан бүр ингээд бахархалтайгаар зарлдаг юм. Бид нэр ингээд дэлхийн хамгийн шилдэг мэрэгчлэнүүд тийм хамгийн шилдэг үйлчлэл үзүүлж байгаа юм. Бүх баримт бичиг төлөвийн ингээд стратегийг хараад
тэрнээс нь юм судлаад ингээд тэр стратеги дээр өгсөн шууд мэйсгтэй биччихсэн. Тэгээд дэлхийн шилдэг мэрэгчлэлтнүүдтэй ингээд мөр зэрэгцээд ажиллах. Тэгээд таа ч бас дэлхийн шилдэг мэрэгчлэлтийн болохоор конгрессийн намсан ажил авч байна шүү дээ. Тэгээд ийм хамт олонтой ингээд дунд нь ороод ажиллахын бас тийм одоо сайхан тал. Тэгээ ер нь одоо конгрессийн намын сангийн соёлын тухай нэг төвчхон ярьж. Тэгээ чамаас одоо би яг 2 дахь удаага сонсож байна л да. Өмнө нэг удаа сонссон өөр хүнээс сая яг энэ тухай хамгийн дэлхийн шилдэг мэргэжилтнүүд нь ээжээ суудаг шүү гэж багсан аясаар би өөрөө анх орохдоо мэддэггүй байсан. Тэгсэн нодны яг өдий юм уу да. Армян гүрж хэлний номын каталог гэдэг нэг номын сонж их алдартай номын сонж тэтгэвртэй гарах болсон. Энд насаараа энд номын сонд ажилласан. Тэгээд тэтгэвртэй гарах удаад бид нар ингээд гаргаж өгөөд хамгийн сүүлчийн нэг жижиг үйлчлэг баяр хийгээд. Тэгээд тэрэн дээр бүх хүн болгоно нөгөө хамт ажиллаж байснаа бүгдээрээ яриад дурсаад сайхан үйлчлэг болоод хэлсэн. Тэгээд манер өөрөө хамгийн сүүлд нүгэлэхгүй юу. Тэгсэн чинь тэр ингэж хэлсэн тэрхүү. За би та нарт нэг юм хэлье. Ялангуяа нэг шинэ ирж гисэн бид нарт зориулж хэлж явах шиг байна. Би та нарт нэг зүйл хэлье. Бүх хүн ингэж бодоод байт юм аа. Конгрессийн номын сангийн хамгийн үрд эрдэнэ юу вэ гэхээр нөгөө ховор хуучин ном анхны нөгөө Гутенбергийн хамгийн анхны Библиас хамгийн анх дэлхийд хамгийн анх хэвлэгдсэн хамтгийн бүрнээр байгаа ганцхан Библи чинь одоо конгрессийн номын санд байгаа шүү дээ Гутенбергийн. За тэрнээс ахуулаад бүх хэлний, бүх хэлтнүүдийн, бүх алдартай зохиолчдын зохиол бүтээлийнх нь хамгийн анхны хувьд бүгдээрээ манад байдаг ч юм уу тийм ээ. Ийм ховор сонин сайхан тэр имийг л бүх хүн хамгийн үнэт өвн гэж бүгдээрээ шагшин магтаад байдэ. Яг үний ирэг дээр юу гэж тэр дотор ажиллаж байгаа хүмүүс чинь жинхэнэ олдшгүй эрдэнэс байдэн шүү. Тэгээд ингэж хэлсэн юм. Бүх дэлхийн бүх хэлээр номыг каталог хийж байгаа гэдэг чинь тэр хэлнүүдийн бүгдээр ингээд төгс эзэмсэн мэрэгчлэлтэй сууж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм шүү дээ. Тийм учраас ямар нэг хэл, ямар нэг номын тухай юуны тухай сэдвээр за тэр чинь зөвхөн хэл гэлтгүү. Одоо юу гэдэг Америк англи хэлээр хэвлэж байгаа номуудын чинь дотор ч одоо юу гэдэг шинжлэх ухаан, биологи, математикийн чиглэлийн тэр зүгийн мэрэгчлүүд гэдэг ч юм уу тийм ээ. Хим физикийн физикээр мэрэгчсэн бүх хим мэрэгчлүүд байгаа. Тэгэхээр танд ямар ч асуулт гарсан хамаахгүй та асуултаа зөв болжвол гараад яв. Хариулах хүн тэд дотор суучлаа гэсэн. Гоё гоохос тэр. Тийм учраас тэгээ би тэрний хамгийн наазахын жишээ гэх юм бол яг надтай гар тохоод залгуун суудаг. Миний одоо хажуугийн ширээний номын санж байна. Майкл Чайт гэдэг номын санж байгаа. Курд хэлний Курд. Тэгвэл Перс араб хэлээр давхар каталог гэдэг. Ер нь бол Курд хэлний мэргэжилтэй. Энэ Америкт одоо Курд хэлний хамгийн том мэргэжилтэй. Курд англи Курд төлөйг одоо 3 дахь одоо ийм зүйл гаргачихсан. Курд хэлний хамгийн Америкт байгаа хамгийн том мэргэжилтэнтэйгээ сууж байгаа. Тэ. Өөр их олон турк хэлтэй, орос хэлтэй, араб, перс хэлтэй. Тэгээ Курд хэлний нөгөө ийм орсон гэдэг. Курд хэлэнд Монголоос орсон үг маш их байт юм билээ. Тэгээ тэр байнга нөгөө Курд хэлэнд орсон Монгол хэлний үгийн тухай ярилцсан удаг тэн дээр. Энэ гад жишээ одоо миний одоо тохоо залган сууж байгаа Ахмад профессор тэр багш одоо экономист ч ингэж байна шүү дээ. Харгалтай гэдэг юм аа тэгээд. Хамгийн гол нь асуултаа зөв тавь гэдэг чинь асуултаа өөрөө зөв тавьчаад тэгээ бариад хавар хай. Тэгээд ялтахгүй хариулт гэж юусоо байхгүй нь шүү дээ. Конгрессийн номын. Тэгээд ер нь одоо конгрессийн номын сан нөгөө нэр нь конгрессийн номын сан гэдэг нэрээр явж байгаа болохыг яг нөгөө хэрэг одоо үзэж байгаа хүмүүстэй тайлбарлах. Би нэг Америк нэгдсэн улсын үндэсний номын сан тий. Манай Монгол улсаар бол одоо манай номын сан гэсэн үг шүү тий Америкийн. Тий. Тэгээд энэ номын сангийн одоо бид хоёр сая хүний нөөц тийм сайхан мэрэгчлээ бас сайн хүмүүрэг ингээд үндсэн гол зүйлүүдийн тухай давчхан гэсэн ярьсан. Тэгээд ер нь улс орны хувьд тий үндэсний номын сан гэж ямар үүрэг зорилготой, ямар ач холбогдолтой тийм байгууллага байдаг. Ер нь дэлхийн улсад үндэсний номын санд яаж ач холбогддог вэ? Танд одоо анзаарсан хамгийн гол номын сандын ажилтнаа мэргэжилтний хувьд. За тийм олон нийтийн номын сан нийтэд зориулсан нийтийн номын сан үндэсний номын сан гэдэг яг үүргийн хувьд ялгаа байна. Одоо юу одоо жишээлх юм бол
Британий British Library ч одоо Британий үндэсний ном байсан. Конгрессийн Library of Congress одоо конгрессийн ном болохоор манай Америкийн нэгдсэн улсын үндэсний ном байсан. Энэ номын сонгуульд жишээлх юм бол номоо хүмүүст өгч гэрээр өгч гаргадаггүй. Британий ном байсан. Яг л гол үүрэг нь тэр биш. Тэхгээгүй гол үүрэг нь. Тэр номоор хүнд үйлчлээд гадагшаа гаргаад ард иргэдэд уншуулсан гэсэн чинь дүүргүүдийн ном байсан зөндөө байгаа шүү дээ хангалттай. Дүүргүүдээ тий. Дүүрэг болгон сургууль болгон ном юмсантай байгаа. Дүүрэг болгон ном юмсантай байгаа. Тэндээс очиод номоо гэрээр аваад уншиж болно. Үндэсний ном юмсангийн гол үүрэг юу гэхээр мэдээж хэрэг ирээд тэр дотроо ороод тэр номоо аваад уншиж болно л да. Тэр нөгөө саягийн гэрүүлэх тэр гол ном уншуулах үүрэг чинь бас байж л байгаа. Гэхдээ тэрнээс илүү гол хамгийн чухал үүрэг нь юу вэ гэхээр тухайн өөрийнхөө үндэсний болоод дэлхийн соёл уламжлалт утга зохиол гэж нэг агуу том юм байна. Тэрийг хадгалах тэр нэг зөвхөн хадгалах биш хадгалах тэгээд бодлогыг нь тодорхойлох ийм хоёр чухал үүрэг үндэсний намысанд орогддог. Тийм учраас зөвхөн үндэсний биш зөвхөн өөрийн үндэсний биш дэлхийн гэдэг чинь бас орж байгаа шүү. Тийм учраас энэ конгрессийн намысанд дэлхийн бүх ном аваад байна гэж байна. Юунууд бас Британий намысан бас гадны бүх номыг бас чадлын хараар бас авчлаа. Тийм учраас манай үндэсний намысан бас тэгдэг байлгүй жишээлх бол зөвхөн Монголын биш тэр чинь бас гадаад улсад юу болж байгаа гадны соёл тэрийг бас тэр соёлын өвийг бас хадгалах үнцнийг таниулах үүрэг чинь бас үндэсний намысан байж байгаа тийм ээ. Тийм учраас их чухал үүрэг оногдож байгаа юм. Юу вэ гэхээр тухайн улс үндэсний тэр түүх утга зохиол тэр чигээрээ тэр үндэсний намысан тэнд хадгалагдана. Хоёрдугаарт нь тэрний бодлогыг ингэж нэгэд тэрийг тэгж авч байгаа учраас тэр бодлогыг тодорхойлно гэсэн үг. Конгрессийн намысан дээр дахиад нэг чухал үүрэг нэмэгдэж байгаа. Тэрний үг гэсэн үг гэхээр өмнө би хэлсэн тийм ээ. Конгрессийн гишүүдэд зориулсан тусгай өрөө нь одоо хүртэл хэвээрээ байж байгаа. Тухайн улсын хууль тогтоогч нар тийм түрүү ном гаргадаггүй гэж хэлсэн шүү дээ. Ном гаргах хэрэгтэй хоёр хүн байгаа. Конгрессийн намысаас ном авч гарч сурдаг хоёр хүн байдаг. Нэг нь тэр конгрессийн гишүүд, нөгөөх нь конгрессийн намысанд ажиллаж байгаа ажилтнууд, алдтнууд. Тэр конгрессийн гишүүд тэрийг гэртээ байж уншиж судалж явах ёстой гэсэн үг байхгүй. Яагаад вэ? Тэр улсынхаа хуулийг тогтоох гэж байгаа. Тэр хуультай холбоотой зүйлийг заавал унших ёстой гэсэн. Ийм чухал улсын хууль дээр тэр хуулийг хэрхэн тогтоох вэ гэдэгт хүртэл нөлөөдөг ийм чухал учраас үндэсний намысан гэдэг утга энэ дээр яаж байгаа юм да. Тийм учраас тэр дэлхийн бүх утга зохиолын үүх түүх тэрийг ингэж авж байгаа учраас материал болгон үнцэнтэй зай хязгаар багтаад те хэдэн зуун саяар нь ном авж байгаа учраас зай багтаа учраас нэг номыг нэг л хувь авдаг. Тийм учраас тэр номыг гадагшаа гаргадаг байхгүй. Гадагшаа гаргасан ном эргэж өгөх тэгээд байхгүй болдог гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгэж олон нийтэд тэгэж үйлчлэхээсээ илүү тэр үйлчлэгээ нэг чухал байгаа. Үндэсний намысан гэдэг тэр үндэсний гэдэг үг юм. Тийм учраас одоо манай намысан ч гэсэн бас таны одоо ажиллаж байгаа намысан ч гэсэн бас тийм ээ тэр юм зангидах нь шүү дээ. Зангидаж ярих нь. Тийм ерөнхийдөө манайх бодлого чиглэлийн үед яг дэлхийн шиг үндэсний намын сонгуульд явахайгүй. Маргааштай дөрвөлж тоглоулах гэдэг байгаа шүү дээ. Үндэсний намын сонгуульд нэг үүрэг нь хойч үедээ одоо тэр мэдээллийг дамжуулах өглөөлөх. Тэгэхээр тэр маргааштай ирээдүйд үн цэнтэй байх тэр бүтээлүүд рүү чиглэж тоглоулах шиг байгаа. Яг нийтлэг нэг шинж нь. Зөв. Харин тий. Тэгээд бас нэг чухал үүрэг чинь үндэсний намысан нэг үүрэг зүгээр номын сажид та бидний хувьд хувийн зүгээс зүгээр мэрэгжлийн бос хүмүүс нэг чухал холбоотой шиг гэх юм бол тухайн үндэсний намысан чинь нөгөө ном зүүн бодлогыг барьж та каталог математикийг яачиг стандартууд хамаг тэр гол стандартууд чинь одоо ерөнхийдөө дэлхийн нийтээр стандарт нь бүгдээрээ адилжсан AACR 2 дуусаад одоо RDA гэдэг системийг одоо бүгдээрээ барьж. Тэр RDA гэдэг чинь одоо Британий намысанд байгаа тэр ном конгрессийн намысанд байгаа ном хоёрын тэр хоорондоос бүх зүйл нь явц хоорондоо тохирж явах ч гэдэг. Тэгээ энийг хоорондоо үндэсний тохиргоон дээр зөвхөн үндэснийхээ хэмжээний бусад бүх номын сангийн хийгээд дэлхийн нийтийн номын сангийн тэр ном зүүн бодлого зүйтэй авцалтсан тэр ном зүүн бодлогыг бас барьж идэг. Стандартыг нь гол хадгалж чиглүүлж өгч идэг. Тэгээд тэр стандартаар бусад номын сангаа хангаж өгөх гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг хангаж өгсөний үндсэн дээр яах вэ гэхээр бусад одоо дүүргийн ч вэ, мужийн ч вэ, сургуулийн ч вэ бүх номын сангууд тэрэндээс авсан мэдээлэлээр үндэслээд дэлхийн нийтийн бүх номын сантай чөлөөтэй харилцаж явах тэр гол үүргийг чинь үндэсний номын сан бас хадгалж явах хэрэгтэй. Тийм учраас маш их хариуцлагатай үндэсний номын сан. Тийм каталогийн мэдээлэл эхлээл те бүх юмуд машин имжлэхээр одоо тэр формат юмд нийцээд ингээд танилцаад тэгээд бас үндэсний номын сан гэж бас нэг юм нь болохоор яг тийм хувь нэмэр оруулагч каталог ингээд бүтээгч байж байгаа шүү дээ.
Өөрөө тий. одоо эндээс нь танд жишээлбэл одоо та хоёрын ажилд ингээд солилцох одоохондоо яг тийм технологийн шийдэл зарим програм эдгээр нь манайх харин нэвтрүүлэг байна. Тэгээд хийлээ гэж бодоход нэг номыг ингээд хоёр талд зэрэг каталог хийх ямар ч шаардлага багт тий. Тэрвэл нэг хийнгүүт нэгээс нь ингээд каталогийн мэдээлэлээ солилцоод одоо нэгдсэн тийм том цан үсгээд ингээд явчихдаг гэсэн. Хамгийн наадахын энгийн жишээ татах юм байна. Тэгээд тэр систем ингээд тим системт болчихлоор амар юм саяны таны хэлснээр нөгөө нэг номыг хоёр талд хийж явах юм шаардлага болчихно тийм ээ. Тэгээ тэр нь бас их тэрнээс үндэслээд их сонирхолтой тийм юу бас гардаг нэг. Одоо номын санч нарынхаа өөрсдийнхөө чанараар бахархах юм уу одоо нэр төрийн бас хэрэг гарч л да. Жишээлбэл нөгөө номыг би ихлээд хайштай орохоос өмнө тэгээ хайгаад үзэхээр чинь Монгол ном одоо 2010 11 оны үед намайг энэ ажиллахаас өмнө ирсэн номууд болохоор Европын нэг номын сангийн ном ч юм уу аль Америкт нэг хийцэн байгаа орцсон байж байгаа. Тэгээд ямар номын сан олигтой хийгээд идэг Монгол номыг ч гэдэг юм уу турк номыг гэдэг юм байна. Араб номыг ямар номын сан эвтэх хийждэг тэрийг шууд авчихад зүгээр идэг. Ямар жоохон таарах хүн бэ гэдэг ингээ харагдаад ирдэг байхгүй. Тэгэл тэгэн гот тэр номын сан ингээ 2 3 каталог гэж юм бол эднийх их сайн хийдэг гэл тэгэл тэрийг авчихжээ тэ. Тий. Тэгэхээр энэ дээр номын сан чи хариуцлага нөгөө байгууллагынхаа өмнөөс өрөх хариуцлага. Тийм ээ. Жишээлбэл бол ирээдүйд үндэсний манай номын сангууд юу системд холбогдчих юм бол тийм ээ. Энэ номын сангийнх нь их хамаагүй сайн хийдэг. Энийг навнаа гэж хүмүүс мэддэг болчих нь гэсэн үг байхгүй. Тийм ядангуяа Монгол ном сурвалжтай холбоотой мэдээлэл, каталогийн мэдээлэл бол тийм шууд аваад. Тийм шүү дээ. Тэгээд түрүү та нэг чухал онцлог ярьлаа шүү дээ. Үндэсний номын сангийн парламентийн тухайн одоо их барьж байгаа хүмүүсийн мэдээлэл хэрэгтэйг хангадаг гэж тийм. Тэр нөгөө чанартай мэдээлэл мэдлэгдээ тулгуурлаж одоо шийдвэр гаргах бүхэл улс орны одоо үйл ажиллагаа хууль тогтоож байгаа учраас тийм. Тэр ер нь үндэсний намын сангууд нэг үүрэг тэр байхын зэрэгтэй ер нь ингээ харж байхад парламентийнхаа харьяанд шууд засгийн газрынхаа харьяанд Америкийн нэгдсэн улсын конгрессийн намын сангийн конгрессийн харьяанд тийм хэмжээний нэг статустай тэр хэмжээгээр одоо их мэдэл ажилтнуудынхаа нийгмийн хангам цалин бүндүү гэж юмнууд нь давхар ширэгдээ явждаг тийм. Тэр хэмжээгээр бас нэг шилдэг мэргэжилтнүүдийг буцаж оролцуулах, ажилуулах боломж нь ингээд давхар шийдэгддэг юм шиг байна. Тий. Тэр чинь одоо тэр маш чухал тэр түрүү би хэлсэн нөгөө конгрессийн номын санч гэдэг тэр захирал гэдэг ажлыг хийж байгаа хүн чинь өөрөө конгрессийн гишүүн байдаг гэсэн шүү дээ. Конгрессээс нэг хүнийгээ конгрессийн тэр юу чухал вэ? Тэр хамгийн чухал юм. Тэр яагаад чухал вэ нөхдөр чинь түрүүний тэр копирайт зохиогч эрхийн тухай хууль батлуулаа гэсэн. Тийм үнэтэй тухайд $300 сая гэдэг чинь бүрдээс ихэнх сенатын гишүүн ойлгохгүйсэн гэж байгаа. $300 сая номын санаар гэж юу гэдэм бэ гэхээр үгүй ингээд тайлбарж ойлгуулад тэгэж байруулах тэр чинь хууль конгрессээр орж батлуулах тэр чухал юмнуудыг яах вэ гэхээр тэр захирал нь өөрөө конгрессийн гишүүн бахаар чинь тэр хууль аваад ороход илүү амархан баталж байгаа байхгүй. Түүнээс тэрийг амжилтгүй тийм. Захирал нь тэр конгрессийн гишүүн биш байсан бол тийм номын сан байгуулах гэдэг юм доороосоо явсан бол хизээж бүтэхгүй шүү дээ. Хизээж хаач хүрхгүй шүү дээ. Тэгэхээр чи тэр бодлого баримтлуулах, бодлогыг батлуулах, хууль батлуулах хүмүүсийнх нь нэг нь тэр захирал байна гэдэг чинь яг тийм ач холбогдол нь тэрэндээ байгаа. Их амархан тэгэж хууль болгоход. Тэгээд тэр хуульчд нь өөрсдөө тий шийдвэр гаргадаг шнэ. Тэгээ хууль батлах төвшөнд байгаа тэр бүх гишүүд тэр хуулийнхаа тухай уншиж чинь тэрийг нь бид эндээс бид гэдэг юм уу одоо манай номын санч манай тэрийг нь эндээс нь бид нар ингэж бэлдэж өгнө гэдэг чинь бол харилцаа холбоо их сайн ажиллаж байгаа байхгүй. Манай гишүүд жишээлбэл танаа номын санд хэр орж ийн хэдэн удаа орж ийн тийм бүртгэл мэлтэр байна уу? Ямар нэгэн чухал хууль батлахаас өмнө одоо хүнсний тухай хууль батлахаас өмнө хүнсний тухай хэдэн хүн ирж хэдэн ном уншив гэдэг. Тоо байна уу? Тийм судалгаа шинжилгээнд дээр үндэссэн тийм шийдвэр гэдэг чинь чухал юм да тийм. Ер нь ингээд олон утгаараа ийм таагуур юм үнэн мэт зүйлтэй байгаа байхгүй юу? Одоо ингэдэг болчихвол сайхан шүү дээ. Конгресс одоо манай нөгөө улсын хурал дээр ингээл хуулиар ингээл маргаан өнгөрнж яхад тийм ээ. Тэгэл конгрессийн манай сенат ч гэдэг нэ. Манай улсын хурлын гишүүд за энэ хуулиар тийм ээ ийм гисэн энэ хуулийн тухай би өчигдөр би үндэсний номын санд очиж үзлээ. Америкийн хуулийг үзлээ. Ийм байд юм байна. Германд ингэдэг юм байна. За манайхтай адилхан Азийн улс орнуудад ингэж шийдээд ингэсэн чинь энэ нь сайн байсан байна. Энэ нь буу байсан байна. Ингэж шийдсэн тэдэн хувь байсан чинь тэгэх юм байна. Ингэж ярих юм бол их өөр маргаан үүснэтэй. Тийм. Улсын хурлын гэнэ.
За тэгээд энэ онд чинь манайх нэг шинэ барилга ашиглалтанд орж байгаа. Нэг ойн үеэр одоо бүрэн хэмжээгээр ашиглалтанд орох. Тэр нь болохоор юуны Америк элчингийн ажил. Батбергийн давталгаар хараа гэж байна. Тэгээд үндсэндээ энэ хуучин барилгаа бол ер нь нөгөө ховор хуучин номоо хадгалж хамгаалах цэргийн тусгарлах төв. Ховор хуучин номны одоо үсгэлэнгийн танхим тэгээд дижиталчлалын төв. Тэгээд ерөнхийдөө одоо Монгол судал гар бичмэлийн үндсэн санхмөргөл эндээ тэр чигээр өвлөд тэр чиглэлээр нь ихэд хөө хөгжүүлээд нөгөө шинэ барилгаа болохоор илүү орчин үеийн үйлчлэг нэг дижитал номын сан өшөө нөгөө чөлөө танхим орон зай үсгэлэнгийн танхимуд гэж бид нар нөгөө одоо орчин үеийн номын сангууд байдаг хүл орон зай юмнуудыг тэнд ингэж төлөвлөж байгаа. Тэгээд энэ болохоор тантай энэ хоёр номын сангийн энэ хуучин номын сангийн барилгатай жоохон төвлөрч бас нэг сүүлийн цөөн хором ялцмаар байна л да. Тэгээд энэ ихтэй онцлог номын сан дэлхийн номын сангууд тийм биш л арин байдаг шүү дээ. Хуучин одоо барилга яг тэр хэвээр нь хадгалж хамгаалж одоо соёлын өв маягаар авч үлдэх. Тэгээд тэр нь эргээд нөгөө зуулчдыг татах гэдэг юм маш олон төрлийн ач холбогдолтой байдаг. Тэгээд ер нь одоо энэ үндэсний томоохон номын сангууд яагаад ингэж хэдийгээр ийм шинэ том дижитал номын сангууд ингэж баригдах хандлага зөндөө байгаа ч яагаад хуучин барилга одоо үндэснийхээ соёлын өвтэй тэр хэвээр нь ингэж хадгалж үлдэх. Тэгээд энэ талаар танаас тодруулах гэж. Тий. Тэгээ юу штэ зөв ер нь бол орчин үед нэг юм их амархан бодоод байгаа штэ. Шинэ барилга барих бол их амархан асуудал болчиход байгаа штэ. Хуучныг хадгалах гэдэг нь хэцүү болсон. Шинэ барилга барих ч одоо хуучин бидний бүр социализмын үед л бол их хэцүү тооцогддог бас одоо юу гэдэг 3 дугаар оролдлыг барьлаа. Нөгөө 40-50 мянгатыг барьлаа, 120 мянгатыг барьлаа, 120 мянган хүний орон сууц барьжээ гэдэг. Энийг бол социализмын их том ололт гэд бид нэр социализмээс ахуулаад тэгж сонсоод бодоод ингээд үнэхээр нэрээ тэг гэрээс ингэж байшинд орсон учраас их хамгийн том бүтээн байгуулалт гэд бид нар бодоод өсөж. Тэгтэл орчин үед одоо юу болж байна вэ гэхээр тийм олон адилхан барилгыг орчин үеийн барилгыг өрөөсөө хааны газраас зургийг нь авдаг ч юм уу аль эсвэл архитекторч нараар зургийг зуруулаад барихад бол ердөөс орчин үед тэр байшинг бол зүгээр өссөн маш хурдан барьдаг болсон. Дэлхийн хаанаас ч ямар ч улсын тусламжаар монголчууд өөрсдөө ч гэсэн доор нь 10 20 100 давхар ашиг маш амархан барьчихна. Энэ бол одоо өдөөс тэгж байшин барих гэдэг чинь шинэ байшин барих гэдэг бол толгойн өвчин хэцүү асуудал биш үлчээ байна. Хамгийн хэцүү асуудал юу вэ гэхээр хуучин яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг. Миний бодлоор бол манай энэ төв номын сангийн гол барилга бол тэгтээ хуучраад муудаж унах дээр бас тулаагүй байх. Одоо түрүүний миний хэлсэн 1890-ад онд ашиглалтанд орсон гэдэг Джефферсон нэрмжит нэг номын сан байна шүү дээ. Тэрнээс ч хойш Мэдисоны нэрмжит ном, Адамсын нэрмжит гэдэг хоёр том байшин баригдлаа шүү дээ. Тэр хоёр бол болохоор орчин үеийн маягтай барьсан байшин. Тэр хоёрыг ч хинч тоож орж үзэхгүй гоос дээ. Тэгээд тэнд нь каталог гэдэг Адамсын нэрмжит байшинд дарга нар суудаг одоо юуны засаг захиргааныхан суудаг. Юунд нь болохоор каталогчд нь суудаг. Мэдисоны нэрмжит байшинд каталогчд нь суудаг. Тэг хинч орж үзэхгүй. Яг бүх хүмүүс юу үзэх гэдэг вэ гэхээр нөгөө хамгийн анх баригдсан хамгийн анх номын сан орсон нөгөө Джефферсны нэрмжит байшин. Тэрийг л одоо хүмүүс орж үзэж шүү дээ. Энд чинь дэлхийн нөгөө соёлын өв болсон гэдэг. Тэрийг угаасаа барихтаа ч тэр анхнаасаа барихтаа ч тэр яг тэгж олон зуун жилийн алсыг харж Джефферсны тэгтэл ч одоо тэр сайхан сүлд барьсан хичнээн сайхан Адамсын нэрмжит байшин Мэдисон нэрмжит байшин басыг барьчаад ахт чинь хинч тийшээ орж үзэхгүй. Тэр сонирхолтой биш орчин үед тийм байшин одоо жил болгон 10-аар нь 20-аар нь 30-аар нь хэдэн зуугаар нь барьж штэ. Гэтэл яг Томас Джефферсон нэрмжит байшин шиг яг тэр байшин яг тэр чигээр нь дахиж барьна гэж байхгүй. Барьсан ч гэсэн хуулж барьна үхээс яг тийм сайхан байшин барьж чадахгүй. Яг тэрнтэй адилхан. Манай үндэсний төв номын сангийн байшин чиг сайхан байшин штэ. Их архитектурын үүднээсээ. Тийм учраас тэр номын сангаа харин та нар хэлж байгаа тэндээ тэр ховор хуучин номооч тэгээд гар хвчмэд зохиолчдын анхны номын анхны их хувьд гар хвчмэдийн зэрэг зүйлсийг тэнд хадгалах юм бол номын сангоо гадна татнаас нь улам сайхан тордоод тэрийгээр яг жинхэнэ тэр жуулчдын анхаардаг татдаг дунд сургуулийн сурагчид болоод оюутнууд ирж хичээлээ хийдэг тэнд уран зохиолынхаа хичээлийг заавал жилдээ нэг удаа тэр номын санд очиж тэр үзэж байгаа номын зохиолчийнхоо гар хвчмэлтэй танилцж хийдэг тийм төв болгож ашиглах нь зүйтэй. Тий. Тэгээ бид нэр бас юуг нураач хөдөө тэр юунаас айх юм ба шүү дээ. Юу нөгөө төв мүзээгээд нураагаад байсан шүү дээ та нар ч одоо тэгээд тэрний хаараас дахиад нураачи гоё илүү гоё шилдэл юм барьчих гэдэг.
гайгүй хаа. Тэр нь ерөнхийдөө гайгүй. Ер нь бол нэг хоёр чиглэлээр ингээд хөгжүүл. Бид нар сая 12 сард нэг стратеги юмнуудыг гаргаад ингээд бодлуулах гэдэг ингээд явж байгаа. За зашгүй нөгөө бид танд бас нэг юм сонирхолтой. Энэ дээр манайх өөр нэг онцлог юм төлөвлөсөн депозитор номын фонд. Тэр чинь одоо манайд ерөөхдөө нэг тэр болгон байдаг үргэлж бай талбай багтаамжаас хамаарат тэрээс яг утгаар нэг хийж чадаагүй тийм зүйл ахгүй нэг хадгалагч номын фонд тий. Тэгээ тэрийг нэг зүүн жигүүрийн тэрчгээр хадгалагч номын фонд болгохоор бид байгаа. Та нэг юун дээр Facebook дээр нэг хуваалцсан байсан шүү дээ. Хадгалагч номын депозитор цаг хөнгөргөөр орсон. Тий. Өөр манайх бол тэр хотын гадна байдаг байна. Ерөөсөө номын фонд. Тий. Тэгээ эхний нэг тийм шин туршлага тийм үү одоо манайд бол бараг шин туршлага юм да. Хэвтрүүлээд тэгээ цаашдаа тэрийг ер нь өргөжөөд тэгсэн мөнгөний асуудал гайг байх юм бол тэгээд яг утгаар нь бас барих байлгүй дээ. Тийм маш сайн байна. Тэрийг бодохдоо ирээдүгэл дандаа 100 жилийн арыг л харж барина шүү дээ. 100 жилийн дараа хэдэн зуун сая номтой болох үлээ гэж бодож тэгж барихгүй бол нөгөө Улаанбаатар хотын төлөвлөлтчиг хэдэн машинтай болохоо ерөөсөө тэр нөгөө 50 60-аад оны үеийнхээ идэх машинаар төсөөлөл жижиг зам басаад одоо юу болж байгаа вэ тий. Тэр шиг биш. Хэдэн зуун сая номтой болно. Хэдэн зуун жилийн дараа хүртэл энэ ном энд хадгалахцаар байх болно гэдгээ бодчихлаа. Тэрийг төлөвлөж барих юм шүү дээ. Тэр одоохондоо бид нэг 11 давхар шинэ номыг ашигласан дараа энэ сайхан дэвэл явуулаад чинь. Гэтэ тэр орондоо ч бол бас нэг хэдэн жилийн нэг 10 20 жилийн дараа эргээд харах юм бол хөшөөл хөнгөлтсөн. Хөшөөл манай бай талбай ядаж нэг өөр ингэсэн депозитор тийм номын сан юмнууд хэрэгтэй болоод ингэж явчихсан л та тий. Ингээд сая би гэсэн чинь ингэж Монгол судалгаараа бичмэлийн Монгол судлалын номын сан болгож ашиглах гэж байгаа. Тэгээд танд одоо үдсэн харсан туршлага биднэрт ер нь одоо бид нар чинь 2021-с 25 оны стратеги төлөвлөгөө тэргүүлэх чиглэлүүд үйл ажиллагаагаа тэр чигээр нь ингээд шинжилж штэ үндэсний номын сангийн хувьд энэ нэг тийм түүхэн онжил болж байна. Манай 100 жил тэрнээс гадна эргээд одоо шинээр бид нар 21-р зуунд хэрэглэгчтэй яаж үйлчлэх энэ хоёр байшингийнхаа хэргийг одоо яаж гаргах гэх юм. Дахиж нэг ийм нэг алсын хараа юмнуудаа нэг эргэж харсан ийм түүхэн онжил болж байна. Энэ дээр одоо таны дэгээс дэлхийн номын дэлхийн одоо хамгийн том номын сан байж байгаа мөрөгчтний хувьар биднэрт өгөх зөвлөгөө гэх юм бол та юу хэлэх вэ? За их сүртэй зөвлөлөө дах юм яг хөтэ би өөрөө номын санчаар ажиллаад баг 2 жил ч болоог байгаа. Гэхдээ яг нэг зүйл зүгээр бодоход энд ажиллаж байгаа хүмүүс энэ хамт ажиллаж байгаа найз нөхөдийн одоо мэрэгжил нэгт нөхдөд хараад дээр нь Никлас Попегийн дуртгалыг орчуулж байхдаа нэг номын санчийн тухай бичсэн нэг зүйлийг их дээр үдэн 10 хэдэн жилийн өмнө орчуулсан шүү дээ. Тэгтэл тэр үед номын санчгүй ямар их чухал үүрэгтэй юм бэ гэдгийг уншиж ирсэн. Тэр номын санч нартай мэрэгжил нэгт нөхдөдөө зөвлөхөж юу гэхээр мэрэгжилтэй их сайн эзэн болоод номын санч хүнийг их зөв чиглүүлж өгдөг. Судлаач нарыг маш зөв чиглүүлж өгөх юм бол судлаач хүний цагийг бол одоо судалгааг бүтээлтэй үр дүнтэй болох гэдэг бол маш чухал нөлөөтэй. Попе юу гэж хэлсэн бэ гэхээр тэр хуучин Ленинградын Санкт-Петербургийн их сургуулийн нэг номын санчийн тухай хэлсэн. Би амьдралдаа тэр шиг мэдлэгтэй, тэр шиг тийм сайхан номын санчтай уулзч үзээгүй. Тэр яасан бэ гэхээр за одоо ийм чиглэлээр одоо монголч Аз судлалын номын сангийн номын санч биш л те. Жишээлбэл одоо Монголын уртын дууны талаар би судлах гэсэн юм аа гэхэд ийм хүний ийм номыг уншааг ашиглаж хэлжигдэг. Тэгээд өгөх чинь тэр номын санч тэгэл ерөөсө бүх чиглэлээр Азийн хэсэг ингээл соёл урлаг одоо түүхтэй холбоотой бүх чиглэлээр энэ номоос ухаад тэрийг бүгдийг хэлж өгдөг гэсэн. Манай номын санд нэг тийм нэг тийм лавлах үйлчлэг бас байгаа. Тэгээ бид нар каталогч номын санч бол тийм үрггүй боловч манай лавлах үйлчлэгээ үзүүлж байгаа номын санч маань Азийн тасгийнхан маань юу үгүй учраас заримдаа тэр тухайлаа мэдэхгүй бол бид нарт бас хандна л да. Тэгээ ингээд яг өөр өөрийнхөө мэрэгчлэр Монгол судлаараа хятад судлалын дотроо хятадынхаа түүхээр ч юм уу та. Уншигч ирээд асуулт асуухад үнэн сэтгэлээс нэгдүгээрт үнэн сэтгэлээс хоёрдугаарт маш үр дүнтэй зөв сайхан хариултыг хэлж өгдөг. Ийм сэтгэлийн болоо зүрх сэтгэлийн болоо оюун ухааны чадртай байгаасаа л гэдэг л тийм зөвлөгөө гэхэд таашаа тийм санал өгөх гэдэг юм одоо
мэрэгчлэх номын санчтай хэлье. Тэр бол үнэхээрээс тэр судалгаа хийж байгаа хүний ном уншиж байгаа. За жоохон хүүхдүүдийн хувьд бол ирээдүйд тийм ээ мэрэгчлээ сонгохоос эхлээд бүх зүйлдээ хамгийн чухал нөлөөтэй юм шүү. Тэгэхээр номын санч хүн гэдэг чинь тийм их чухал үүрэгтэй яг мэдээж хэрэг сайхан байшин шинэ байшин баригдлаа. Бүгдээрээ сайхан шинэ хууль дүрм гарлаа. Хуулийн орчин сайхан болоод ирэхлээр чинь номын санч нарын ажиллах нөхцөл болоод цалин тэр сайжрах байлгүй төр засаг мэдээж хэрэг энэ одоо номын сан гэдэг нэг өөрөөр харж эхлэх байх. Ингээд ийм сайхан болоод эхлэхэд бол номын санч нар маань өөрсдөө бас ингэж давхар хичээгээд мэрэгчлээ эзэн болох юм бол номын санч нараас шалтгаалж Монголын ирээдүйн бас гэрэлтэх их олон зүйлээр хамааралтай шүү. Тийм тэгээд номын санч мэрэгчлээ чинь бас магистрийн төвшөнд бэлддэг болсон тийм. Тэгээд яг нэг хүний эзэмсэн суур мэрэгчлэлээр тулгуурлаад тэгээд нэг конгресс номын санч хайхтар байгаа хөх. Таны нэг Монгол судал хэл хэмжлэлийн одоо тийм эрдэмтэн яг тэр суурийг чинь ашиглаад өөртөө каталогоор мэрэгшүүлээд ингээд тасгаж байж байгаа. Нэг өдрөл ингээд татгалзахын аргагүй сонирхож уургал авчтай байхгүй тийм. Тэгэхээр ерөнхийдөө номын сангуудын одоо хүний нөөцийн бодлого бол ингэж явж байгаа. Ялангуяа үндэсний номын сан тийм. Тэгдэж нөгөө дэвшин хамгийн шилдэг мэрэгчлэнүүд чинь ингэж татаж явсан шүү. Тэгээд тэр хагасаад намайг яриад ажилладаг байхад өдөр болгон энийг нэг юм нэмэлсэн байхгүй юу? Гэж одоо нөгөө марк юунад нөгөө дугаард байгаа шүү дээ. Аха. Одоо нөгөө 0.20 дээр ISPH гэдэг юм уу 0.10 дээр нөгөө юуны дугаар гэдэг л 0.41 дээр хилмэл гэдэг бүх дугаард байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тэр бүх дугаард одоо яг чиний хэлсэн яг үнэн юм шиг одоо эргээ бодохлоор намайг нэг өдөр ирээд ажиллахад нэг дугаар зааж өгөөд нэмэлсэн байхгүй. Тэгээд ч одоо 5-6 жил тэгээ явцсан чинь тэгсээр бүгдээр хийдэг болсон чинь за одоо манад ажиллах уу. Тэр нэг тийм алтан хайрцагны бодлого шүү дээ хүний нөөцийг. Тэгэж нөгөө хүмүүсээ яаж байгаа шилжүүлж торчилж авч байгаа болохоор чинь тийм мундаг хүмүүс ажиллаад тийм том номын сан бол зөрчгөөс яах вэ? За, одоо бидний урилгыг хүлээж аваад номын сангийн маань зочны ярилцсан хамгийн анхны зочноор өргөдөж оролцсон Эрхэм Сарвал Эрдэнэхтэй маш их баярлалаа. Тэгээд танд ажлын өндөр амжилт хүсье. 21 онд хийг хийж бүтээж монголчуудаа олон сайхан шинэлэг нийтлэл мэдээнүүдийг хүргэх байхаа. За баярлалаа. Урьж оролцуулсанд их баярлалаа. Тэгээд хичээе. Сайн сайхан номын санд ажиллаж байгаа нэгэнд номын санч улсныхаа энд сайн сайхан ном Монголын холбогдолтой байх юм бол аль болох олон нийтийн зүйлчээр та бүхэндээ бас хүргэхийг хичээж байна. За баярлалаа.